шага. Яаваа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайхан олж байна уу? Сайхан. Гайгүй нүү. За юу байна барсаа? За 50 сайн. Ажил сайн уу? Өнөөдөр ямар ажилтай явж байна? Өнөөдөр нөгөө нэг кино театруудтайгаа уулзах гал явж байсан. Тэгээд таатай бас уулзах. Бариад авлаа шүү дээ барсаа. За баярлаа. За шага хэрэг хөрлөгөн бэ? Хөрлөгөн. Амар. Маш. Юунд зарцуулах вэ? Тэгэл юунд зарцуулсан мэддэгдэхгүй ш. Тэгэл дууссан байд ш. Мөнгө олоо. Та заахгүй. Байхгүй. За шагагийн хамгийн их айдаг зүйл. Могоо. Хамгийн их хайдаг юм уу? Шавж, жом, писа. За өөрийнхөө айл нэг эрхтнийг өөрчлөөч гэвэл ямар эрхтний өөрчлөх вэ? Боломж олгоё. Би жоохон өндөр болно. Дунд чүмгөө сунгуулна. Яагаад? Одоо нэг өндөр ч юм болохгүй нөө. Одоо жоохон намхан санагдаад байна. Ка хамраа мамул. Дуртай зохиолч юм бэ? Александр Дюмагийн бүх зохиолуудад дуртай. Бүр шүтдэг. Шагагийн сарын дундаж орлого хэдэн төгрөг байна бараг залвал? Мэдхгүй сая дөрөнгөл. Өөртөө бодож байгаагүй байна. Бараг залвал хэлээч дээ чи одоо орлого зарлага тооцдог юм уу? Өдийг авчичаад юм чинь. Тооцдгүй тэгээ ийм ингээд их нэртэй загнуулдаг байхгүй юу? Дандаа. Ааха. Дуулах уу барцаа? Дуулна шүү дээ. Караокед ороод хамгийн түрүүнд ямар дуу захиалж дуулдаг вэ? Каракад ордог. За шууд одоо тийм нөгөө нэг single ladies дээр ундраагчтай гардаг шиг юм гэж явахад би чи кодын зээжэр мэдхгүй шүү дээ. Дуртай үнэр. Хүүхдээ. Үнэр айгуу гоё шүү дээ. Юм угааж байгаа, хувцас угааж байгаа үнэрэнд дуртай. Вокны үнэр гэсэн үг үү? Тий, одоо баг тэгээд дээрэс нь бас нөгөө юу вэ шүү дээ. Нэг юм дурсан сэдрээс үнэрүүд байдаг шүү дээ. Юуны ч хамаагүй. Ааха. Тэр үнэрийг үнэртгэхээр тухайн үеийн дурсан сэдэрдэг. Тий, яг тэгдэг байхгүй. Шагагийн өөртөө одоо худалдаж авсан хамгийн үнэтэй эд зүйл юу вэ? Машин. Хэдэн төгрөгөөр авсан? 28 сая. Барсаа хэнийг чадуулж ирсэн одоо зөндөөлөх л та. Шага багада ямар хочтой байсан? Үгүй ингээд. Наа жоохон байхад оюутан байхад манай найзууд өдрөө нийлээд охин болж яриад надтай. Өөр охиноор яриулаад танихгүй дугаараас тэгээ би нэг охинтой танилцаад утсаар баахан юм бичдэг болоод мессеж бичдэг болоод хоёр тэгээ нэг охинтойгоо уулзсан. Уулзах гээд яваад очиж манай ангийнхан байсан. Тэрнээс хойш хизээж удсны цанаас хүнтэй танилцсан байсан. Хаширсан. Анхны үнсэл хизээ байсан бэ? Мэдхгүй. Сандаг уу? 10 жилтэй л ах л та. Анхны үнсэлт. Санахгүй нөө. Анхны үнсэлтөө. Тэр их гоё юм болж вэ. 10 жилд байжээ. За. Тэгээ нэг ангийнхаа охин дурлжээ. За. Тэгээ тэр охинтойгоо үргэжээ. За хизээ байсан бэ? 7 дугаар ангид дөнгөж орсон жилдээ байхгүй юу? 7 дугаар ангийн орсон жилдээ. Хэрэг шуналтай хүн бэ? Гайгүй. Шунал багтай тий? Тэр шуналтай юм шуналтай шүү дээ. Дуртай хүний нэр. Хүний нэр. Ямар нэрэнд айгуу дуртай? Нэрэндээ? Ялгуун. Энэ баг хөхтэй нэр. Амин дурал гэдэг нэр айгуу гоё шүү. Амин дураа. Амин дурал. Амин дурал. Амин дурал. Тийм нэр одоо байдаг юм уу? Монгол байхгүй зү? Байхгүй. Гэхдээ Монголын түүхэнд байсан нэр хотгоодын ханхүүгийн нэр ихгүй энэ амин дурал гэж. Өглөө хэдэн цагаас голдоо босч байна? 9. 8. Ер нь шоуд нэт. Шоуд шүү дээ. Гэхдээ баг. Хаяа нэг шоудсан шиг шоудна гэж. Үгүй шоо. Үгүй шоо. Усанд орохгүйгээр хамгийн их удаж исэн хэд хонсон бол? Нэг л хоног багт. Одоо хөдөө ч юм уу ингээд ажиллаар явдаг штэ. Усанд орох шаардлага. Тэрийг санахгүй байна. Тэгээс би бол өдрөөл усанд орсон. Хамгийн анх цалин авч хийсэн ажил. Би байдлаар дээр ажилласан. 10 жилдээ ажиллая тэгэл цалин авч ирсэн шүү дээ. Хэдэн төгрөгийн цалин авсан хамгийн анх? 10,000 хүрээгүй. Тэр цалингаа юунд зарцуулсан? Анхныхаа цалин? Бакал авсан. Яасан? Бакал гэдэг орос хотол авсан. Манай ажил. Бай. Гэж. Сайн байна уу? Сайн уу. За, байна хамаа. Сайн байна уу? Хараа студийг захиалах гэж сайн ажиллаа. Багтаа хэрэг атмаа хөхт байсан бэ? Багтаа? Атмаа байсан уу? Атмаа байгаагүй шүү дээ. Ерөөсөө атмаа байгаагүй. Нилийн зодтолч л байсан багтаас. Зодтолжсэн. Гэтэ ихэвчлэн дандаа зодуулж байсан. Тэгээд
лаглаг атманууд байсан шүү дээ манай үеийнхэн донд ч. Бид ч үздэг байх гэсэн хүн эрг үе чинь үзлэг байдаг юм. Шагагийн зодооны хамгийн сайн техник нь ямар техник вэ? Минийх бол 1-р зугдах, 2-р маажих, 3-р төмсөгдөх гэх. 1 2 3 уул хараад үлдэн шүү дээ. Тийм шүү. Хэдүүлээ ялаа. Өдрөө Тэ. 40-д бол хэлээ. 37 хаа. Энэ үнэн үү? Мэдхгүй. Улаанбаатарын 90% гэдэг нэг тийм сонсогдоод. Тэ дэми юмэр. Өөрийгөө 3 үгээр илэрхийлвэл. Монгол ирэх хүн. Өрөвч нинжийн сэтгэлтэй өөртөө итгэлтэй бусдын төлөө өрөөлийн төлөө үннийг хэлж чаддаг тийм л хүн дээ. Энэ бидний хийсэн 50 актын сериал киноны Кристаль киноны зураг байна. Энэ манай анхны урагтай дурсан төгсгөл киноны постэр байна. Тэгээд манай Тамирагийн хамгийн анхны Амингой байна. Тэгээд дараагийн Насралын шок байна. Тэгээд миний ах トゥ байна. Одоо энэ дээрс дараагийн кинонд төлөвлөгдөхийг хараад өдрөөс хийж амжааг байна уу? Нүүж орж удаагүй. Хамгийн сүүлд хизээ уйлсан бэ? Уйлсан бэ? Сая киноны нээлтэн дээр байсан. Залуусынхаа уриалсан нэг сайхан үг хэлээч. За тэгэхээр залуусаа бүгдээрээ баасан гарын нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ үчийн мэндийг хүргээ та бүхэндээ эрүүл их ад жаргалыг хүсэн өрөө. Тэгээд дээрэс нь зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдраарай. Хөшөрсөн оноо харамсахгүй тул зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг хийж яваарай залуусаа. Ажилч хөдөлмөрч хичээнгүүл байх хэрэгтэй. Дайчин өмнө тавьсан зорилго гэж хүн болгонд байдаг гэж боддог. Тэрний хатлаар өдөршнөг явах хэрэгтэй. Зорилгоосоо битээ хацаагаар хэлж. За ингээд баасан гаргийн бэлэс 60 асуултанд маш амжилттай хариулсан жүжигчин Шагаада маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд ер нь нөө хүүхд тахуй цагаас л Монгол үз үздэг байсан. 4.10 кино тэргээл тэ симбамен багаараа л. Тэгээд энэ удаа Монгол телевизийнхаа одоо баасан гараг төлөвлөлтөд орж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд танай хамт олон амжилт хүсье. Тэгээд намайг ирж одоо төлөвлөлтөд урьж оролцуулсан танарт маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай. Баяртай. За.